Hi guys. За би Балид амьдраад 1 сар болсон байна. Энэ 1 сарын хугацаанд юу хийсэн талаараа энэ влогд оруулахыг хичээсэн. Ямар гоё бэ. Байраа олохын тулд бас айгүй хэцүү юм байлээ. Заавал өөрөөсөө очиж үзэхгүй бол эргэн тойронд рүүстер дуурна, эсвэл хөгцтэй ч юм уу те. Нэг байрыг гайгүй мэн гэж удаад нэг байр дээр очисон чинь хоёр өөр охинд амьдрах байр байсан. Тэгээд битэрийг хослохоор тэр хоёр нөгөө нэг алидэнэ найзууд болсон. Тэгээд бит хоёрт амьдрмааргүй байна гэд нөгөө агентд нь хэлээд тэгээд бит хоёр бүр ёо за угаасаа амар хөгцтэй л байсан л да. Тэгээд угаасаа 2 сар амьдрах юм чинь энэ тэрүүгээр ингээ яваад хараа айгүй тохгүй. Тийм болохоор нэг байраа сонгоцсон дээр дэрэн за хойлоо өнөөдөр заавал болно гэж гараад тэгээд байраа олцсон. Тэгээд айгүй гоё тухтай байранд хөгзгөө ямар нэгэн дуу чимээ байхгүй. Тийм гоё байранда одоо амьдраад сарсан байна. Вау. Тэгэр гоё. Ингээл 4,000 төгрөг шүү дээ. Вау. It's nice. Isn't it? Ямар ч амталга. Байранда орлоо. Хари? Мен тэгээ чамд хэлий за ийд. Ийм хөл сав мөрөнд дээр ингээд Цагтаар өвчтөр яг Монгол хүнсээ авдаг шиг авч үзсэн. Тэгсэн чинь эндхийн мөнгөөр болохоор сая 600,000. Тэр нь Монгол төгрөгөөр нэг 345,000 авсан юм уу? Тэгээд Монголтой яг адилхан л юм байна. Яг хөө мэдээж энэ авсан жимснүүдийг бол Монгол тийм хэмт хаахгүй л дээ. Бассейныхаа хажууд болохоор нэг ийм өрөөтэй. Рангуутын шкафтай. Тэгээд 0 нь болохоор нэг иймэрхүү. Бараг хэдэн сарын 1 сар хагасын дараа гэрийн хаал идэж дээ байлаа. Cheers. Cheers. Янзи. Тэгээ гоё маасалтаа талах гэдэг чинь. Өнгөний талах. Тасаас гоё юм. Маслаа гоё. Алтхон ингээд юм хийж мэгээд гоё цай бэлдээд ийм их юм болчихтой байхгүй юу? Тэгээд сая сүүлийн сар ингээд ерөөсөө ийм юм хийж чадахгүй байсан болохоор хийгээд ирсэн чинь амар гоё юм. Яг өөрийнхөө ингээд elemented байгаа юм шиг санагдчихээн. Amazing. Тэ эрэгтэй хүний порцэн да. Янзын зөв хийлээ үнээр. Cheers. So cheers. Дараа нь exercise нэтрээс хайж
Yeah, that's good. Тэр одоо өнөртөө бас хийж гин. Тэгээд били дуусчлаа. Одоо би өөрхөгөө ихтэй кашмир. Нээлт чин дөрөв. Чин далаа. Миний Канадад тэгээд Японы бичлэгүүдийг мэдвэл би юм пэйжн дотор чихэрлэг төмс айгүйх болгож иддэг байж билээ. Одоо өдрийн хоол идчихээн. Би Singles Inferno үзчихээн. Season 5-ыг нь. Тэгээд episode 3 дээр л явж байна. Яг ихний албан ёсны монголоор ярьсан бичлэгээ бол би 19 онд хийжсэн. Бүр анхны бичлэгийн channel дээрээ би 11 онд оруулчихсан. Тэгээд тэр үед YouTube амар өөр байсан. Ингээл хоорондоо чадалж маталж болдог. Тэгээд тухайн үедээ би англиар бичлэг хийдэг байсан. Амар хөөрхөн бичлэгтэй. Би тэрийг бүр амар олохыг хүсдэг. За ингээд компьютерийнхаа камераар бичсэн айгүй чанар муутай бичлэгнүүд. Тэгээд нэг хөөрхөн юм дээрээ л ингээл баярлаа. Хэдэн жил болцсон байсан. Тэгээд тий баярлаа. Тухайд айгүй хөөрхөн бичлэг хийсэн. Даанч тэгээд нэг 11 настайдаа эхний бичлэгээ оруулаад нэг 12 3 хүртлээ нэг бичлэгнүүд айгүй эрчимтэй хийж агаад тэгээд хичээд бүгдийг нь устгацсан. За илгүй амин хөөрхөн ийм хоёр торт захиалаад тэгээд нэг нь болохоор carrot cake, нэг нь болохоор red velvet cake. Тэгээд red velvet cake-ийг идэд үзсэн. Тэгээд үлээ carrot cake хамтдаа идэв. Тэгээд энэ хугацаанд бас надтай хамт байсан хүмүүстээ зөндөх баярлалаа. Би өмнө нь ер нь маягаар ерөөс юм ярьж байгаагүй байна. Яг 7 жил гэдэг чинь амар урт хугацаад дээ. Би 19-д анхныхаа бичлэгийг оруулж ирсэн. Одоо 26-тай, удахгүй 27 хүрэх чинь ингээд хамт YouTube дээр ингээд өссөн байгаа байхгүй тий. Тэгээд хичнээн ингээд идэхтэй бүр амар байнга бичлэг оруулдаггүй байсан ч гэсэн жил болгоныг хэд хэдэн бичлэг оруулаад байсан болохоор бас ингээ хамтдаа өссөн гэсэн. За бүгдэнд нь 7 жилийн хоймонд хүргэе. Тэгээд 7 жилд миний бичлэгийг үзсэн зөндөх баярлалаа. Тэгээд хэдүүлээ хамт торт идээ. Cheers. Би жарын лаа байгаа юм шиг жүжиглэжээ. Тэгээд би бичлэгийн анцлагтаа оруулчих. Лаа аваагүй. Тэгтээ лаа байгаа гэдээ төсөөлчихсэн юу. Тэгээд хэдүүлээ хамт өслөө шивнэ. Гэрээсээ гараад нар амар гоё жаргаж ийн гэд бэлгөөн цонхоор хараад тэгс чи амар гоё нар манд чинь. Яг сайн харуул бүгдээрээ жижигэн өндөг барьсан. First and the trigger warning. Тэр надад тохиолдсон амар юмаа би ярьж өгөө. Юу болсон бэ гэсэн чинь тэр би юмаа игээ том өрөндөө ширээн дээрээ сууж исэн байхгүй юу. Тэгээд юмаас хийгээл сууж исэн чинь манай гэр ойрд агүй их ялаа ороод ирсэн заяа. Тэгээд өчтөр миний гуйн дээр нэг юм жижигхэн ингээд ялаа явж байгаа юм шиг санагдаад тэгээд би ингээд гараараа холдуулаад тэгээл жоохон байж авал дахиад тэгэхээр нь холдуулсан чинь ийм том жом миний гуйн дээр явжсэн. Тэгээд би ингээд гараараа холдуулсан чинь доошоо унаад тэгээд би бүр одоо зүгээр сууж байхдаа ингээд дээрээс жом ороод ирчихвээ. Тэр жомыг хаанаас орж ирснийг би ерөөсөө мэдэхгүй байгаа байхгүй юу. Тэгээл бүр амар заван байсан. Тэгээ яж хахад миний Японд амьдардаг байсан байр бас бүр жомонд баригдсан. 2 удаа бүр мэрэгжлийн хүнээр устгуулж исэн за жомнуудаа. Тэр жомнууд чинь бүр үнэхээр амар амттай юм бэлээ. Ер нь ингээд үнэхээр тийм бас ямар ч юмыг давж туулж чадхаар тийм эвгүй амтд заяа. Тэгээд бид нэр 2 удаа устгаад байгаа л байсан. Жомнууд дахиж гарч ирээл байсан. Тэгээд би бараг 3 жил Японд амар их жомтой амьдардаг байсан. Тэгээд яг хөө тэгтээ Японы тэр жомнууд болохоор жижигэн жомнууд ахгүй юу. Тэгээд өчтөр болохоор ийм том жом миний гуйн дээр явж яхаар бүр ингээд ойрлоод тэгэл шууд өмнөх тэр Японы тэр юмнууд бодогдол амар л юм бэл. За тэгсэн чинь угаасаа Балид ингээд амьдраад эхлэнгүүт ийм Бали шиг уур амьсгалтай газар ирээд амьдраа
эхлэнгүүд Монголын уур амьсгалаас шал өөр бид нар шал өөр экосистем рүү шууд орж ирээд нүүж амьдарч байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ер нь бол алидинэ тогтцсон байгаа тэр экосистемд амьдарч байгаа. Тийм болохоор тасан зохицгоос өөр аргагүй орой ингээд ийм орой гөрөлөөд ингээд дуурдаг. За ингээд гекко гэдэг ингээд тэгж дуурдаг. Тэгснээ ингээд шоргоол жоохон хоол санамсрэг үлдээлэл гэхэд ингээд бүр амар урт жимүүсэл ингээд бөөн шоргоолцнууд ингээд шавчдаг. За тэгэл ер нь л шоргоолцсантай ихтэй тэгэл яг тэ тэгэл манай одоо энэ өрөөнд бол нэлээд олон жижигхэн аалзнууд байгаа. Тэгээд аалз гөрөлүүд хоёр яг хөө тэднээс чинь шумал шоргоолц шумал муул шоргоол центрийг иддэг болохоор зүгээр. Яа. Тэгээ Балид амьдрахын нэг юм нэнд да. Би зүгээр жомноос л амар байдаг. Тэгээд Бангкокт бас амар том харахнууд байдаг байсан. Ер нь л манай Монгол шиг сайхан газар алга да. Бид хоёр өнөөдөр визээ сонгуулсан. Тэгээд визээ сонгуулахын тулд нэлээд доошогоо нөгөө Нуса Дуа гэдэг хэсэгт ойрхон ирсэн баггүй. Тэгээд нэг мөсөн энд ирснийх Нуса Дуа бич үзье гэж бодоод. Тэгээд энэ хавьд ирсэн чинь айгүй гоё цэвэрхэн юм байна. Айгүй бужи амар олон тийм үнэтэй resort-ууд баригдсан хэсэг болохоор зам мам айгүй гоё цэвэрхэн юм байна. Тэгээ гоё далайн ирэг дээр нар жаргахыг харъя гэж бодоод. Тэгээд энэ Bali Collection гэдэг нэг юм beach маягийн хөрхөн mall Bedman outlet энтертэй. Тэг нэг удаа жгүнтэй. Юм ба. Тэр нэг юм гоё парктэй. Ер нь Балигийн яг нөгөө жоохон залуучууд байдаг Чангу хэсгээр гоё соёл нь мэддэхгүй байсан. Энэ хавьд ирсэн чинь гоё энэ Индонез хүмүүс нь илүү харагдаад Индонез хүмүүс нь өөрсдөө угаасаа тэр Чангу Перерена нэтэргээ тийм хэсгэрээ нэх амьдэрдэггүй юм байна лээ. Энэ ямар гоё парк вэ тий. Ингээл чигээрээ явсаар байгаа далайн ирэг байгаа л юм. Оо далайн хажууд байна шүү дээ. Зүүн талд ирсэн шүү дээ. Ямар гоё юм. Үгүй чи айгүй гоё гүд юм байна. Гоё гүд юм тий. Энэ бас ирүүл гоё юм байна. Гэхдээ энэ хавьд ирж гүүхийн тулд таксийн хоёр талдаа 40 мянга. Жохон үнэтэй гүйлт. Ийшээ очих уу? Тийм ээ. Хүмүүс өстөгөө энэгээр гүгээд өстөгөө юм байна. Гоё 50 Peninsula Island юм биш үү? Энэ одоо ингээд энэ чинь ингээд нөөсөд байгаа би. За. Өстөгөө 50 гоё далайн ирэг байна. Вау. Тэ? Party биш зүгээр л яг амрах байгаа хүмүүс байна тий. Тийм ээ. Яг party хийх байгаа далайн иргүүд нь айгүй харамсалтай. Hello. Айгүй хогтой, муухай тий. Very nice. This reminds me of like Beppu beaches. Тий. Хэлээд ийшээ орох уу? Би тэр өнөөдөр визээ сонгуулаад амжилттай гоё юм хийчихсэн. За энэ далайн ирэг бол нэг хог могтой биш гоё юм байна тий. Тийм байна. Хүмүүс амар муухай хог тарьсан байт юм лээ. Гоё цэвэрхэн усан тэрэ. Айгуу гоё тийм долгион багтай. Балигийн далайн иргүүд нь бас айгуу өндөр давлгаатай юм байлээ. Яг гоё серф хийхэд тохирсон. Гоё. Одоо ийшээ байгаль ингэж харагдчихна. Тэр охин тэнд бясалгал хийгээд сууж байна. Миний биений юм ирсэн болохоор би ер нь бол ус руу орохгүй. Хаан. Зааны л би харж байна. Нуса Дуа. Ингээ зүүн тал руугаа ингээ харж алдаг. Тэгснэ эндээ парктэй. Тэгээ нөгөө тал руугаа бас дахиад далайн ирэг руугаа явж алдаг. Өстө хөөрхөн газар байна. Далайн ирэг дээр зэгтэй гоё юу байдیں۔ Тэ? Ой, тэс. Заануудыг хартаа ямар хөрх. Вау, тийш гоё наад. Тэ. Энэ гоё хаалгатай. Бас нэг бурхных нь өгшөө байна. Ер нь Балигийн
бич болгон дээр л нэг юм хөшөө байд юм бэлээ. Ийш өстэй гоё нэ. Ийшээ далайн эрэг харагдаал. Ийшээ алхаж ирдэг хэсэг нь харагдаал. Энэ талдаа дахиад далайн эрэгтэй. Тэгэл хүмүүс гоё гүүгээл. Энд гоё хүмүүс ирж пикник хийд юм биш үү? Одоо тэнд нар жаргаж эхэлж ш тарай хоёлоо тийш авчи цааштай. Айгуу гоё. Бас хитрхи халаан байхаа болчих юм те. Далайн эргийн хажууд болохоор бас гоё сэрүүхэн салхилал. Жохон шумуулууд хазаалах шиг.